За бид нар ч одоо энэ асуудлын өмнөх нь саяхан бас нэг их хурлын гишүүдийн санал авахгүйгээр нэг хэсэг нөхдүүдийн алтны уурхаанч лобби юм уу хаашаа. Тэгээд тэр нэг улсын их хурлын нөгөө алтгуур тогтоол гараад сая тэгээд ерөнхийдөө хориг хэсэгчсэн хориг тавиулаад тэрийг өөрчилдөө шүү дээ. Одоо энэ асуудал ч юм болохоор бас л нэг хувь компани одоо хувь санаачлагчаас оруулж ирж байгаа бас танилцуулж байгаа зүйл дээр нь хувь компани л одоо лобби төрд ямар их байдгийг дээрээс нь манай улсын их хурлын зарим гишүүд яагаад тийм хувийн компани лоббид өртөж энэ олон нийтийн эрх ашигын эсрэг ийм хууль баталдгийн тод жишээ гэж ойлгож байна. 2006 оноос хойш явсан бол энэ чинь олон жил бараг 20 жил явчихж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ судалгаан дээр нь яг аж ахуйн нэгжүүд иргэд ялангуяа тэр уул уурхай газар тариалан хөдөө аж ахуйн компаниуд ямар хэмжээний эдийн засгийн хохирол учруулсан тэр чиглэлийн тооцоо нь байна уу? Та бүхний хуучин тэр хийжсэн хуулийн төслийн үзэл баримтлалын үндэслэл шаардлага дээр чинь бол яг нь нийтдээ энэ гол агуулга нь болохоор 63 тэрбум төгрөгийн улсын төсөвт төвлөрүүлэх орлого онцгой болоод гайл гээд энэ юмнаас л зайлсхийсэн нэг хэсэг нөхдүүдийн асуудал юм байна гэж би ойлголоо. Тэгээ энэ чиглэлийн тооцоо байна уу гэж. Хоёрт нь энэ засгийн газрын тэмдэглэлийг сая ингээ хараад үзсэн. Бид энэ дээр ингээд энэ хууль дэмжигдээд за ингээд явлаа. За тэр нафта өөр юу гэдэг дайвар бүтээгдэхүүн ч гэдэг юм уу. Энэ дээр онцгой албан татвар тавьчихвал эргээд нөгөө нэг нефтийн үйлдвэр Дорногой аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэр ялангуяа засгийн газрын төсний үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн сөрөг нөлөө үзүүлэх юм биш үз гэсэн бас нэг юм болгоомжлын асуулт байна. Бид энд тавьж болно. Тэгтэл нөгөө нэг нефтийн үйлдвэр нь ороогүй байдаг түүн шаардлагатай байгаа баахан дайвар бүтээгдэхүүн чинь энэ татварт орчих юм биш үстэй гэсэн. Энэ хоёр чиглэлийн асуултан дээр хариулт аваад. Тэгэхээр яг энэ машин дэргэний эвдрэлийн асуудлаар бол маш даруухан тоо тавьсан. Өөрөөр хэлбэл жилдээ одоо 100 орчим тэрбум төгрөгийн машин дэргэний хохирол үзүүлдэг. Тэгэхээр ер нь бол одоо портер машин малчтын одоо унаад байгаа портер машин 2 жил болоод жил агас болоод одоо дизель аппаратур нь эвдэрж байгаа. Пүрүс машиныхын карбюратор нэг 3 жил болоод эвдэрж байгаа. Тэр хооронд яадаг гэхээр за нэг олон жил эвдэрсэнгүй ганц хонь ядлаа тэгээд юу ячна төлбөрийн төлөөд шинээр тавьчихна гээл. Өөрөөр хэлбэл одоо уул нь бол тэр карбюратор чинь 20-30 жил эвдэрхээргүй зохион бүтээгдсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ юунаас шалтгаалж байгаа нөхдөр хурамчлахнаас болж эвдэрч байгаа. Тэгээ энэ эвдэрлийг бол даруухнаар тавьсан. За хоёрдугаарт нь бол би сая өнгөрсөн онд гэхэд Эрдмийн компанид 76 тонн одоо Эрдэнтийн Эрдмийн нүүлдвэр 76 тонн керосин оруулж ирсэн байна. Өөр бусд нь бол зөвхөн хоёрхан компани буюу одоо тэр холц хийдэг компани оруулж ирсэн гэсэн үг. Тэгэхээр энэ хилцүүлгийн явцад нэг зүйлийг хийж болно. Өөрөөр хэлбэл яг дотоодын энэ одоо боловсруулах үйлдвэрт хэрэгтэй энэ одоо тэр бүтээгдэхүүнийг нэмэлт бүтээгдэхүүнийг тодорхой квот олох замаар шийдэж болно. Хоёрдугаарт нь алтан ширээгийн үйлдвэр ашиглалтанд орлоо гэхэд тодорхой холцоод хэрэгтэй болох байх. Энэ дээр бол тусгаалan бас засгийн газар бас өөрөө шийдвэр гаргаад энэ дээр бол шатхууны асуудлыг онцгой татварын асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг. Тийм учраас энэ хүрээндээ шийдэх боломжтой гэж хэлье.